Энэ залууг Тосуу Тэцүү гэдэг бөгөөд Тэцүү бол мөрлөгтэй кино, зохиол, нийтлэлгэх зэрэг нэлээд өрмөс хоббит энгийн нэг амьдралаар амьдарч буй залуу. Тэрээр охинтойгоо уулзах гээд нэг ресторан дотор сууж байтал охин нь яагаад ч нүрээ битүү баглаад ороод ирдээ. Түүний охиныг Река гэдэг. Тэцүү ресторан дотор сууж байж нүрд гэх юм аахгүй мөө гэхэд Река нэг царайгаа харуулдаг. Тэцүү бүр шок. Нүр нэлээд хөрөлтэй байлаа. Юу усныг асуудал Река зүгээр бүдрээд унсан юм аа л гэлээ. Ямар ч эцэг хүн энэ үгэнд нь юу гэж итгэв? Тэцүү нэлээд шалгаастай эцэст Река уурлаад гараад ичдэг. Охиндоо санаа зовсон Тэцүү охиныхоо амьдардаг байрны урд зогсож байтал охиных нь байрнаас гарч ирсэн тэр нэг шар устай залуу Тэцүүгийн хажуугаар найзтайгаа юм яран зөөрөхөд манай хүн яриагаа сонсчихдаг. Рекагийн нүрийг хөвгтөл зодсон хүн бол энэ шар устай залуу байж таарнаа. Гэтэл шар устын хамсаатан болтой дөрвөн нүдтэй багийг гинт гарч ирээд манай хүнийг харанхуй булан руу дагуулж явснаа бүр хувцсыг нь тайлаа зургийг аваад бүр зодод согсноо. Манай залуусыг дагж байсан биз дээ. Цагдаад хэлэл мөн адил юу болохыг мэдж л байгаа биз дээ. Гэж хэлээд яваад өгнө. Энэ явдлын дараа Тэцүү охиныхоо гэрт орж ирнэ. Охины өрөнд яаж ч амьдарч чинь гэр орон хэр байна гэж шиншилж явах зуур өнөөх шар устай залуу буюу Нобото ороод ирхэн тэр. Тэцүү маань ханы шүгэд нуугтаад амьдсан байлаа. Уцаар ярьж яриаг нь сонсож байгаад мань бүтлгүй Тэцүү уцаа онгооч те. Яг баригдлаа даа гэсэн Ноботогийн уц дуурч аз ууж баригдлгүй өнгөрнө. Үзэгдэл солигдоход Тэцүүгийн эхнэр буюу Тосукяс нь охиныхоо гэр рүү орж яваа харагдав. Эхнэрийн орж ирэхэд Тэцүү Ноботог айл хэдийн алчсан нүдэнд нь нулимс зэлгцэн сууж байхan тэр. Юу болсон бэ гэхээр Манүний алсан энэ залуу бол өмнө 2-3 хүн алж байсан ба маш том акуза бүлэглэлийн гишүүн бөгөөд ямар ч хэрэг хийсэн баригдлагын ултарч ятгаар тийм л том бүлэглэлийн гишүүн байдаг. Тэцүү сандраас сууж байтал ихтер нэг гинт бид ч гэсэн энэ хүмүүстэй адилтай л. Угаасаа охиныгоо төлөө л алсан мэт гээл. Мэд Тэцүү хязээч юм зүйл ихтер нь хэлнэ гэж төсөөл үйл явсан байх л та. Ямар ч тач манай хоёрын хэргийг аргалахаар болтой. Гэтэл дайны хажуугаар дажигч Река бас ороод ирнэ. Тэцүү хотлон унан ярин байж охиноо ихнэртэйгээ зүг гэрлүү нь явуулаад өөрөө энд үлдэж хамаг бол мөрөө устгахаар болдог. Тэгээд ээжэтэл хэдэн хормын дараа Рекагийн гэрээс Ноботог авахар ирсэн якуза бүлэглэлийн гишүүн Кёчи гэх залуу ороод ирнэ. Яг баригчлаа даа гэсэн мань хүн цэвэрлэгээ өгсөн өсцөн. Намайг цэвэрлэгийн ажилтан Сузуки гэдэг юм аа. Та өөрөө хэмбэ гэд тэрхэн зур хөөрхөс сэтгээд Кёчиг явуулдаг. Тэцүүгийн эхнэр орж ирнэ. Тэцүү охинтой эдгээр зүйлсийг загсан байлаа. Зэс автан, туглах цаас, мөн чамдан зэрэг. Эдгээрээр ягч байгаа вэ гэх зогцыг чанахын тулд. Нани? Нэрэ зогцыг чанахын тулд. Махыг чанахаар шингэн ууршиж жижиг болдог бистэй гээл хосуудын оронд үнэн хаар таар дээр өрнө. Эцэг хүн их хүн хүний махыг чанж жижиг болгоод хайж чадхаар тийм л агвар байдаг охин нь шүү дээ. Ихтэй сарай л аним юм да тий. За өргөжлүүлээ. Энэ хооронд Ноботогийн аавыг бид харнаа. Мэдээж сургаггүй улсын хүүгээ хайж буй том бүлэглэлийн босс. Тэцүү болон түүний эхнэр хүн алсан юм хойно яаж тайван байж чадах вэ? Цаг минут тутам сандралтай. Бас мэдээж якуза бүлэглэл Тэцүүгийн гэр бүлийг сэжиглэх нь тодорхой. Гэрийнх нь нойр хавьд ажиллаад эхэлсэн байхan тэр. Тэгээд манай хоёр нөгөө чан жижигсэн махаа хөг цэвэрлэгч бактеритай хамт болоо тэвэл хэд хоногийн дараа шороо уучхноо гэд яриа сууж байтал бас Река ороод ирлээ. Манай хоёр нэлээд сандарнаа. Гэтэл нөгөө бүлэглэлийнхэн төлөвлөгөө зохиож гадааныг нь Тосугээр бүртгий ярилцж байх хооронд Кёчи гэрлүү нь орж чагнах төхөөрөмж суулуулдаг. Тэр өдрөөрөө чагнах төхөөрөмжийг Кяс нь олж мэдээд бодлоо бичиж бэлтгэсэн текстийг яг чагнах төхөөрөмжийн уншиж өгнө. Аллах үлснээс 3 хоногийн дараа Тэцүү маань Рекагийн гэрт очиж гол мөрөө илүү сайн арилгах нэгэд цэвэрлэгээ ихээр очдог. Энэ хооронд Кёчи Рекагийн байрны дор Тэцүүг хүлээгээ зогсож байлаа. Тэцүү гарч ирэхэд түүнийг ухаан алдуулаад нэг газар авчран байцааж эхэллээ. Кёчи, оржигдор ороо чи ихнэртэйгээ чагнах төхөөрөмжийн өмнө сталкерийн тухай ярьж байсан байхаа. Гэвч тийм сталкер байдгүй тийм бистэй гээл. Река ам алдсан байхад тэр. Мөн Тэцүүгийн гэрт ихнэрийн барьцаалан хоёулангийн давхар байцааж байсан болж таарнаа. Кёчи, ихнэрээс ч бас асан. Та хоёрын яриа нийлэх хэрэгтэй л.
Тэцүү Кёчид хандан үнэхээр эхнэрүүд хоёрын яриа нийлүүлсэн өршөөн өстэй. Өршөөнийг жамлаач гээл. Ойлон дуулан гойхон тэр. Үнэхээр эхнэр нөхөр хоёрын хариулт яг тэг таарч байлаа. Барьцаалагдахаас өмнө Тэцүү ямар нэгэн юм цаашд болж магадгүйгээд яг барьцаалагдж байгаа юм шиг бодож төсөөлөн бичсэн. 2-3 хуудас текстийг энийг чийжлээрэй гэд гэртээ өгсөн байжээ. Ямар ч тач Тэцүү юм зүйл болохыг харсан юм шиг л үнэхээр сайн бэлдсэн байдаг. Энэ нь мөрлөгтэй кино зохиолт хоббитэй болсныхан л ач юм бах таа гэж. Гэртэн эхнэрийг байцааж байсан хүмүүс эхнэрийг суллаад харин нөгөө талд Кёчи Тэцүү дандан чамайг даална. Чамайг Нобутаг алаад дуучсан гэж дээд хүмүүст хэлэх болно гэл. Яг алуулах гэж байсан Тэцүү сэтгэж надтай хамтраач. Надад мэдээлэл би юу ч байсан тус болох болно гэж хэлснээр олдорч чаднаа. Гэтэ нэлээд нөхцөлтөөр мултарсан байдаг. Энэ явдлын дараа Тэцүү охинтойгоо уулзаж энэ бүх зүйлээ одоо дууссан. Санаа амар байж болно гэж хэлээд итгүүлчихв. Үүнээс цааш бүхний газар хийн гэлтэй. Үзэгдэл солигдож Кёчи Тэцүүээр уулзаж ор сураггүй болохын өмнөх Нобутаг яхан замыг муших болно гэд нэг барлууд цуг ороод явчихдаг. Кёчи Хибикийг дуудаад өгөөч гэд үйлчлэгч эрэхтэд хэлнэ. Хибик нь болохоор Нобутагийн ээлжид нэгэн сапаснаа нөхөн юм байлээ л дээ. За тэгэл Хибикигээс Нобутагийн талаар асуудал. Надаас гадна 5 эмэгтэйтэй зэрэг үргэж байсан. Тэр дунд Рекач байсан. Тэр таваас илүү надтай л хайртай байсан гэж бүр хүлээн зөвшөөрсөн. Тэцүү маань царайнд бараагаал яриаг нь сонсч чадахгүй. Нойл орлоо гэж гараад явдаг нөө. Тэр мөн хүн төрстэй юм алсан болж амьд явах хэрэггүй мөн новш гээл дотроо бодоостай. Манай хүн ч буцаад ороод ирнэ. Кёчи алга. Цагнаг төхөөрөмж нөө цөв яриаг нь сонсоод зогсож байлээ. Тэцүү Хибики хоёр нэлээд яриа өрнөсний эцэст Хибики нэг нууц хэлэхэр болно. Хагас жилийн өмнө Нобутагийн бүлэглэл хийх ёстой байсан бэлэн мөнгө бичиж явсан машиныг дээрэмдэх төлөвлөгөөг хийхийнх нь өмнө Нобута өртөжилж өөр хүмүүстэй булаасан гэдгийг мэдж авна. Ер нь бол Нобута өөрийнхөө бүлэглэлээс орвсаа л гэсэн үг. Үзэгдэл солигдоход бүлэглэлийнхэн Кёчиг Тэцүүтэй хамт явж байсныг мэдээд та хоёрын захиасан юмны тооцоо 10 сая болсон гэж тулгаад нэг эсвэл төл харин нэг эсвэл өнөөдөр 10 сая ажил байна гэж хэлдэг. Мэдээж манай хоёрт тийм их хэмжээний мөнгө байхгүй учраас даалгасан ажлыг л хийх болдог. Тэр ажил нь болохоор Ryuken Oka гэх хоёр бүлэглэл солилцоо хийж байхад нь цүнхтэй мөнгөнд булаах байдаг. Манай хоёр цүнхтэй мөнгөнд булаах гэтэл цүнхэнд нь чурч чадалгүй өөхөх шахаж Кёчи шархтаад араа гэж амтгарнаа. Кёчи Тэцүү хоёр модны дор сууж байтал нэг хүн гарч ирээд яг бодох гэж байтал Кёчигийн бүлэглэл гарч ирээд нөгөө нэг буудаад алчдаг ба гэнт бүлэглэлийн хүмүүс камер гэрэл зэрэг гаргаж ирснэ. Тэцүүг зогцсны өмнө зогсоож байгаад энэ үнийг би алсан гэж хэлүүлээд орхидог. Ингэж тоосвоо гэр бүлийг сүрдүүлэх материалтай болж байгаа нь тэр. Өөрөөр Тэцүү гэртээ орж ирэхэд эхнэрийн дасч аваад чи энэ хэргийг хэдий бас ганцаар урах гэсэн. Бид чинь гэр бүл үстэй гэж хэлэхэд Тэцүү ч бүхэн нээлтдэг. Сая бүлэглэлээхэдтэй байсан. Одоо ч намайг хянж байгаа. Нобутаг хайх хугацаа дуусах хүртэл 3 хоног байгаа. Юу ч хийхгүй л намайг хэрэгтэн гэж үзээд алхал болно. Гэтэ надад бодсон зүйл бий гэж хэлээд Нобутаг амьд байгаагаар бичлэгэнд гаргах төлөвлөгөөг хэлдэг. Маргааш нь манай хоёр Табата гэх бичлэг хийх сонирхолтой багын найзсаа тусламж хүсч яг Нобутаг байна гэж андуурахаар машины камерт бичигдсэн юм шиг бичлэг хэлгүүлээд авдаг. Тэцүү Хибикигээс ч бас Нобутагийн хуучин утсыг авч хамгийн их очдог байсан газрыг нь мэдж аваад очиод ороо суутал Нобутагийн аав сууж байх нь тэр. Би юунэ танилгүй хэсэг яриа өрнөсний эцэст Нобутагийн аав гараад явчихдаг. Гарсныхан дараа зөөгчд Нобутагийн зургийг үзүүлэхэд саяны таны ажил суужсэн хүн ч гэсэн энэ хүнийг хайж байсан гэж хэлдэг. Тэцүү баламгдан сая хүүгийнхээ тухай ярьж байсныг санаад Нобутагийн аав нь байх гэсэн бодол өөрийн ирэхгүй төрснөөр үзэгдэл солигддог. Маргааш нь Тэцүү Кёчи хоёр уулзаад Кёчи баахан алавцсан онлоо Тэцүү тулгаад зогсож байхад Кёчи руу дээд тушаалтан Нобутагийн цаашаараа алхаж байгаа бичлэгийг явуулдаг. Жихэн хоромчийг шалгаж байгаа. Такеда дээр очиё гэж хэлснээр Кёчи Тэцүүг дагуулад явлаа. Очиход бичлэгийг шалгаж байсан хүмүүс хоромч гэдгийг нь олоод мэдчихдэг. Хүнийг алхаагаар нь мөн биш гэдгийг нь мэдэж болдог бөгөөд гар, хөл, мөр, алхаа зэрэг хурууныхыг гүйцэхгүй ч гэсэн лээд баримжаа болдог. Хоромч байх магадлал 70%. Та нар үргэлжлүүлж хаана асан бичлэг болохыг нь тодруулах гээл. Энэ эдийнхээ ахлах болтой залуу байлнэ. Гэтэл Кёчи надад сэжиглж байгаа нэг газар байна гэд Тэцүүг бас л аваад явнаа. Сэжиглж байгаа газар нь Тэцүүгийн гэр байдаг.
Дээр танаа гэрт чагнагт хөрөмж сурлаж байхад сэжигтэй нэг зүйл харсан гээл нэг юм руу заатал нөгөө Нобутогийн махыг нуусан цэцгийн вар байдаг. Тэцүү дотроо махан задарсан байх ёстой. Айл хэдэн шороо болсон байх ёстой гээл нэлээд сандарнаа. Кёчи хурдан гадагшаа гарга. Шалгана гэж хэлээд шалгатал ямар ч хүний мах байна гэж харагдах юм байхгүй болтлоо шороо болцсон байлаа. Гэтэл шороон дуудыг шар ус харагдах нь Кёчи түүнийг харахгүй байгаа болтой шороогоо тараагаад л байдаг. Аз болж ихтэр нь ирж Кёчид туулахтай цай хийж өгөөд гэдсэн нь өвдөж 0 орох зуур нь компьютерийн нөхөж гэрийнх найгийг мэдж авснаар партныг маань дуусч байна. Энэ анимыг 2 парт болгож оруулж байгаа болохоор парт 2 нь удахгүй орно. Цаашдаа улам бичиг болохоор лайк, subscribe-аар дарж манаас үгийг дэмжээрэй гэж хүсье. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Arigato.